72 сургууль цэцэрлэгийн концессийн асуудал дээр одоо итгэлийн дуулж байгаа чинь байгаа. Өмнө бидний тэнцсэн газрын хэмнэлтийг авсруулж нэлсэн ч болно гэдэг дээр чинь бас хэрэгэрсэн. Бүрзэг сайдын хэмнэлтийг томилдогч болон дээр ч гэсэн ярьлаа. Энд бас та нэг нөгөө дээд шүүхийн шийдвэр саяхан гарсан гэж хэлсэн. Нөгөө компани болохоор саяны мэдээлэл хийхдээ дээд шүүхийн шийдвэр аль нэг сар гарсан шийдвэр одоо засгийн газрын тогтоолоо бүртгэж гацсан байна гэсэн хэлээ. Яг ер нь сургууль цэцэрлэгийн асуудал бол хамгийн чухал асуудал байна Улаанбаатар хотод. Тийм учраас бид одоо цаг алдалгүй энэ ажлыг эхлэх ёстой, явуулах ёстой. Өнөөдөр ямар компани авах нь бол би өнөөдөр тэр үсэг зүйлээ хийх бол чухал биш шүү. Гол нь ажиллаад хийх ёстой, эхлүүлэх ёстой. Гэтэл өнөөдөр 2015 оны тэр засгийн газрын тогтоолоор нэг компани энэ болон сургууль цэцэрлэгийн процессыг авах гэдэг бол үнэхээр одоо байж болох юм. Яагаад гэвэл энэ одоо 72 сургуулийн цэцэрлэгийн процессыг байх эдийн засгийн чадамжууд маш их хэмжлэдэг. Ер нь яг концессор болохоор хүмүүс зэрэгээ тайлбар. Юу гэхээр концессийн гэрээ байгуулж байгаа хөрөнгө оруулагч олно. Үнэхээр эдийн засгийн чадамжтай хөрөнгө оруулагчтай ийм одоо байгууллагт ийм компани концессийн гэрээ байгуулах хэрэгтэй. Концессийн хөрөнгө оруулалтыг өгөх хэрэгтэй. Ийм байр суурьтай байдаг. Тэр утгаараа бол 72 сургууль цэцэрлэг дээр нэг компанид өгснөөсөө болоод энэ компани манаас одоо эдийн засгийн чадамжгүй дээрээс нь хөрөнгө оруулалтыг одоо хөрөнгө оруулагч нар одоо хайж байна, олох гэж байна гэж ингээд цаг хугацаа алдсан юм байна. Үүнд бол тэр үеийн засгийн газар бол өөрсдөө олгоцсон мөртлөө эргээд засгийн газар өөрсдөө нэг концессийг зогсооцсон. Тэгээ үүнээс нь болохоор бас мэдээж гадаадын хөрөнгө оруулагч нар үүнд нь одоо бас нэг ихтгэл найдвар төрөг авах бол магадaltaй. Гэхдээ засгийн газар өөр маш хариуцлагагүй байна гэсэн үг шүү дээ. Тус компанид өгсөн бол концессийг зогсоох ямар одоо хэцүү нөхцөл байхгүй шүү дээ. Тэгэхээр бид бол цаашдаа одоо нэг компанид ингэж одоо улсын одоо тэр концессийг нэг компанид өгнө гэдэг ийм байдлыг зогсоох хэрэгтэй. Энэ бол байж болмоогүй зүйл. Тэгээд дээд шүүхтэр одоо тэр давцаалах шатны шүүхтэр засаг одоо энэ компанитай байгуулсан гэрээгээ цуцлаа. Тэгээд цаашдаа одоо бид одоо концессийг цуцлаад чаддаг мэддэг газруудад нь одоо бас хийлгье. Гэт ингээд шийдээд давцаалах шатны шүүхтэр бол засгийн талд шийдвэр гарсан байсан. Гэтэл дээд шүүхтэр одоо энэ шийдвэрийг баталгаажуулахын өмнө бол тус компанитай засгийн газар өөртөө эвлэрсэн. Тэгэхээр хоёр тал эвлэрсэн учраас дээд шүүх за эвлэлийг нь баталгаажуулах гэж байна. Тэгэхээр нэгсэнд бол дээд шүүхийн тогтоол гарсан учраас нөгөө компани бол одоо ажиллаа хийх хэрэгцээ үндэстэй болчлоо шүү дээ. Тэгэхээр одоо яах ёстой юм бэ гэхээр ерөөсөө бид нэр тэр одоо өнгөрсөн хугацаанд одоо 14 сургууль цэцэрлэгийн шавыг тавиад ингээд өнгөрсөн хугацаанд ажиллаж байна шүү дээ. Одоо зарим ч одоо баг эхлэх үү. Ер нь эхлэх байгаа даа нэг ганц хоёр газар нэг суурай хийж байгаа мөн өмнө. Танаа танаа яг тойрог дээр содоо хороол энтерт бас барилгын ажил хийсэн. Сонгоны хариханд үргэлж 3 барилгын ажил байгаа гэж тэр компани хийсэн байсан. Та тэрнтэй манай хорон дээр бол манай миний сонгосон 5 дорогт бол байхгүй. 5 хоронд бол байхгүй. Олон бас хэд хэдэн 2 3 цэцэрлэг дээр ч юу суурь тавьсан. Юу шав тавьсан шүү дээ. Тэгэхээр бид бол одоо юу гэж үзэж байна вэ гэхээр энэ 14 одоо сургууль цэцэрлэгээ барих ажлаа бол ингээ эхэлсэн бол энийгээ дуусгаа. Дараа жил дахиад бас нэг 14 газар гэдэг юм шиг. За яг хөө тэр түүнийхээ хөрөнгө оруулалтыг одоо шийдсэн байвал энэ ажлуудаа дуусгах. Үлдсэн асуудлыг бол одоо цуцлаад засгийн газар одоо концессийн нээлттэй зарлаа. Тэгээ үндэсний хөгжлийн газар дээр бас концессийн байгаа учраас энэ ажлыг үргэлжлүүлэх ёстой. Ийм байр суурьтай. Ер нь бол ажлыг явуулах гэж байна. Тэрнээс тус компани одоо өнөөдөр ямар нэгэн байдлаар тэр компани үйл ажиллагааг буруутгах гэдэг одоо бас биш шүү дээ. Ерөөсөө л гол асуудал бол ажил явмаар байна. Гэтэл чадахгүй байж үуч, эдийн засгийн чадамжгүй байж үуч энэ том одоо ажлыг авчаад ингээд гацаагаад байна гэдэг чинь бидний нөө засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр туссан хүүхдүүд цэцэрлэгт хөтөлбөр нөгөө 2 ээлжтэй сургуулиудыг бий болгон 3 ээлжгүй болгоно гэж одоо хөтөлбөр туссан зорилтууд маань хаашаа орох вэ? 16-нд бид нэг л зүйлийг амласан. Ерөөсөө л сургууль цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэнэ гэж. Одоо жишээ нь манай дүүрэг дээр гихтэл одоо манай одоо 23 дугаар хороо гэдэг хорон дээр би ясаа концессийн жагсаалтаар нэг цэцэрлэг одоо энэ усан төсвүүдэд тавиулж концессор. Тэгээ одоо 62 дугаар сургуулийн 3 ээлж хичээлж байгаа сургууль дээр өргөтгөлийн асуудлыг концессор бариулна гэж байгаа. Ингээд 55 дугаар цэцэрлэгийг нураагаад дахиад одоо барих ажлыг концессор жагсаалтанд оруулж байгаа. Гэтэл энэ ажлууд явмаар байтал энэ компани энэ ажлуудыг чинь бүгдийг нь авчаад хөрөнгө оруулалт хайж яана гэж цаг алдуулаад байна шүү дээ. Чаддаг мэддэг хүмүүс энэ ажлыг аваа хийх гэж хэлдэг. Энэ дээр та 72 сургууль цэцэрлэгийн концессыг ганц компанид өгснэг л буурдаг. Гэтэл нөгөө талаас ямар тайлбар хийж байгаа вэ гэвэл гадны хөрөнгө оруулагчид бол 80-100 сая долларын одоо төсөвтэй
төсөл дээр л хамтарч орно гэхээс 10 ширхэг барилгын ажил ч юм уу 5 ширхэг барилгын ажил дээр бол хөрөнгө оруулах сонирхолгүй байна. Энэ бол нөгөө жилд авдаг 6% нь одоо бүх юмыг гадаадын хөрөнгө оруулагч нар гэж бодоод байгаа юм. Өнөөдөр 3 цэцэрлэгийг бариад концессор өгчих чадaltaй компани чинь Монголоор дүүрэн байна шүү дээ. Монголоор дүүрэн байгаа. Гэхдээ яагаад өнөөдөр 3 цэцэрлэгийг 3 сургуулийг гэдэг ингээд Монголын компаниудаа өгж болтгүй юм бэ? Өөрсдөө мөнгө гаргаад бариад дуусгасныхаа дараа мөнгө авъя гэсэн компаниуд бол зөндөө байна шүү дээ. Өнөөдөр бүгд одоо ажилгүй зогссон байж шүү дээ. Монгол бизнесийн одоо байгууллага яагаад дэвжиж болдгүй гэдэг багхгүй би бол. Даавал одоо өөрсдөө мөнгөгүй. Зүгээр нэг гэрээ хийчихэл тэр гэрээгээ бариад гадаад хөрөнгө оруулж хайгаа явдаг. Ийм тогтолцоо юу хэдийн хүртэл үйлчлэх юм бэ? Тэгэхээр одоо бол яг ёстой гэвэл энэ концессио нээлттэй зарлаа. Тэгээд 3 сургууль байна уу, 2 цэцэрлэг байна уу ингээ багаар нь Монгол компаниудад өгч хэлдэг. Одоо эзэмшиг компани бол одоо шав тавьсан 14 дараа жил хийх 14 28-ыг бол хийгээд дуусах. Үлдснийгээ бол нээлттэй зарлаад өөрсдөө эдийн засгийн чадамжтай компанид өгье. Тэрийг хөрөнгө оруулж харах шаардлагагүй компанид болох энэ ажил. Та ээлжид бас чуулганы үеэр нэг концессийн тухай ярихдаа 76 тойрогт нэг цэцэрлэг сургууль барих бас нэг юм концесс байх боломжтой юм гэж ярьж байсан. Тэгээ өмнөдөө бол 76 тойрогт нэг цэцэрлэг барья, концессор барья, өсөж өсөж барья гэдэг өмнө Эрдэнэтийн засгийн газрын үед бол одоо яригдчихсэн асуудал байхгүй. Тэгээ тэр асуудлаа шийдээгүй. Тэгээ яагаад юу тайлбарласан мөхөр концессыг цуцалцаа. Концесс дахиж авахгүй. Эсвэл тэгээгүй одоо болохоор сая болохоор яасан бэ гэхээр нэг хэдийн компани дахиад концессуудыг өгчлөө шүү дээ Эрдэнэтийн засгийн газрууд. Тэгэхээр чухал концессыг яагаад явуулдаггүй? Яагаад хувийн компани бусад одоо ямар нэг ашиг сонирхлын одоо орцсон ажлуудыг явуулдаг юм бэ? Хамгийн чухал асуудал сургууль цэцэрлэгийг концессор байх асуудал. Одоо Хөрс бүхэн засгийн газрын 72 сургууль цэцэрлэгийн концессийн асуудлыг яах вэ? Засгийн газрын тогтоол гараад ирчүүл хөрөнгө оруулагч талтай танилцуулаад дээж бүхэн шийдвэрээ үндэслэжүүл гаднаас хөрөнгө оруулалт аавна гэдэг нөгөө компани зүгээс бид нар тэрийг хүлээж чадахгүй шүү дээ. Одоо тэгэл нэг юм засгийн газрын нэг тогтоол хэрэгтэй байгаа. Тийм юм шиг байна. Тэгээ бид нар тэрийг хүлээж чадахгүй. Энэ өмнө одоо яг тэр 28 сургууль цэцэрлэгээ дуусгах юм аа. Үлдэгдлийг бол чаддаг мэддэг хүмүүс байна. Өөрсдөө эдийн засгийн чадамжтай байгууллага хийлгэх. Тэгээд шийдэхгүй бол одоо өнөөдөр чинь 3 ээлжтэй сургуулиуд олон байна. Цэцэрлэгүүд дутуу байна. Одоо хэд хүртэл ингэж байна. Энэ ч одоо үндэсний хөрөнгө оруулалтын газраас гадна хариуцах ажлаас гадна боловсролын яам, барилга хот байгуулалтын яамны асуудал бол. Энэ салбар хариуцсан шинэ сайдуудын уламжилсан байгаа. Боловсролын сайдад уламжилсан, сангийн сайдад энэ асуудлыг уламжилсан одоо шалгаж байна гэж байна. Хуучин сайд хүртэл хийсэн энэ асуудлыг. Тэгээ үндэсний хөгжлийн газар хуучнаар одоо хөрөнгө оруулалтын газар шүү дээ. Концесс байгаа шүү дээ. Концесс хэлсэн. Тэдийг шийдвэрлэх ёстой. Засгийн газрын хурлаар тэр оруулах ёстой даруй. Тэгээд асуудлаа шийдэе л гэж бодож байна.